онд Шаргаадны баг сургууль гэж байгуулагдж байсан энэ сургууль маань эдүгээ 40 жилийн хойтойгоо солгож байна. Өөрөөр хэлбэл 40 жил сургууль хүмүүжлийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн байна. Өнөөдөр манай сургууль маань 40 жил болж байгаа энэ хүрээнд бид үе үеийн төгсөгчд Ахмад багш нар болон бусад хүмүүсийг сургууль дээрээ хүлээн авч 40 жилийн ойтой холбоотой асуудлаар ярилцаж 40 жилд болсон түүхийн тухай асуудлаар хоорондоо ярилцаж энэ багш нарынхаа хийсэн бүтээсэн ажиллаж амьдарч байсан бүхий л дурсамжнуудыг бид ярилцж байна. Анх эхлээд энэ сургууль маань хойтол баг сургууль гэдэг нэг давхар жижигхэн сургууль анх эхлээд намайг Шаргааданд ирж яхад байдаг. Ногоон битүү ногоон зүлгтэй юм дэмжийн гол дунд жижигхэн цагаан сургууль. Тэгээ дараа нь энэ яг манай энэ хичээлийн нэгдүгээр баригдаж 8 жилийн дунд сургууль болж ингэж өргөжж дунд сургууль болж яхад би анх ирж ирсэн. За энэ бол одоо маш их тийм намган дунд байдалтай юм сургуульд бид нар өдөр болгон очдог. Өдөр болгонд одоо манай нөгөө ангийн нэг хүүхдэл нөгөө намганд шигдсэн, намганд орсон. Тийм л одоо дурсамжтай явж бид нар энэ сургуулаа сургуулийнхаа одоо баг сургуулийг төгссөн. Тэр одоо бидний байсан баг сургууль бас их дурсамжтай юм бол их байдаг л та. Бид бол яаж хийсэн бэ гэхээр өвөл бол өөрсдөө сурагч хүүхдүүд бол ангийнхаа нэг буланд пишинтэй галаа галдаг, өвлийнхөө хувцастай сууж хичээлээ хийдэг байсан. Тийм л явж байсан бидний үеийн хүүхдүүд бол. За тэгээд энэ төр сургууль маань одоо бас олон жил болсон, мараал ийлэгдэлд орсон. Тэгээ яг манай ангийн тааз норж орж ирж ирсэн нэг юм хөгжилтэй өгүүлбэрүүд бол бидний үед бол байсан. За 1986 онд энэ сургууль тамилд аваад үржиргэд энэ сургууль баригдад дуусаагүй байсан. Намар гिचэл эхлэх болчиход байдаг. Тийм учраас энэ сургууль тамилд дээр ирсэн бүх багш нарыг одоо тарин шиний нүх ухуулах энэ сургуулийн одоо байрны цонх хийх ажил мөн одоо энэ сургуулийн цэвэрлэгээ мэргэжлийн энэ бүхэл ажилд одоо шинэ томилогч ирсэн бүхэл багш нар ажиллаж илаа. Би 1986 онд анх энэ сургуульд шинэ залуу багш ирж ялаа 44-р сургуулиас хэсэг багш нарын хамт иржсэн. За тухайн үед бол багш болоод удаагүй 2 жил ажиллаж исэн шинэ залуу багш байсан болохоор ер нь ажилдаа дур сонирхол ихтэй сэтгэл дүүрэн ажилдаг. Энэ сургуульд шинэ сургууль дээрээ тэгэхээр ажиллаж байхдаа сургууль маань бүрэн гүйцэд баригдаж дуусаагүй. Бид нар бол энэ гадаа сургуулийнхаа хойтолд нүх ухаад тэндээс шороо зөөж одоо бие тамирын заалныхаа шалны доотлолт хийж анх ийм ажил хийж ийла. Энэ сургуулийн одоо бие тамирын заалыг бие тамирын багшийн хувьд яг хөр зэрэгт ер нь олон жилийн эдлэгээтэй байлгахын тулд одоо анханаас нь шалын зөв тавихын тулд одоо ээлээс хайр
шохоо ямар юм ордгийг тэрийг одоо ийм дараалттай ордгийн ийм байх ёстой хадаас ийм зайтай хадна гэх хэмжээг нь хэлж өгöd одоо хийлэгжсэн тэрний хүчинд одоо энэ сургуулийн хуучин заалуулаад одоо 86 онд орсон тэрнээс шинжлэгдэг одоо хүртэл явж байна. Нарт ертөнцид байхгүй нандин сайхан албыг 36 жил хасны 20 жил нь энэ сургуулийн хамт олонтой холбоотой байлээ. Анх 1987 онд энэ сургуульд ирэхэд захирлан Зодов багш байлаа. Хичээл эрхлэгч нь Чимэд орж агш, намын өрийн дарга Наран Туяа багш. За тэгээд манай Бадрах багш, Янжмаа багш, Дулмаа багш манай нэг секцийн хамт олон болох одоо Алтан цэцэг багш, Тунгалаг хараа багш, Зээ Эрдэнэ Чимээг багш гэсэн энэ хамт олон маань намайг үлгийдээ авч энэ хамт олонныхоо дунд жаргал зовлонгоо хуваалцсан түмний олон хүүхдийг сургууль хүмүүжүүл төгсгөж тэднийхээ одоо сайхан эрч энергээр өдий зэрэгтээс яваадаа би хамт ажиллаж исэн хамт олондоо нийт шавнартаа маш их баярлаж талархаж явдаг. Би энэ сургуульд ирээд 24 дахь жилийнхээ намартай залгаж байна. За энд ажиллаж явах хугацааны ихэнх одоо он цаг жилүүд маань хичээлийн эрхлэгч, сургалтын менежер гэсэн албыг хааж ирлээ. За энэ 24 жил ажиллах хугацаанд маш сайхан удирдлагын багтаа хамтарч ажиллаж тэднээсээ сурч ихийг мэдэж авсандаа их баяртай байдаг. Би ч одоо 1990 онд цэргийн хөгжимд байж хагаад цэргийн тэтгэврт тогтоолгоод тэгэл энэ хүүхдийн хөгжмийн сургууль, 79 дахь сургуулиудад 25 дахь жилдээ ажиллаж байна та. За би энэ сургуульд ажиллаад 22 жил болж байна. Одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. За би бол Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн, дунд сургуулийн Орос хэлний багш. За энэ сургуульд анх Монгол бичгийн багшаар Монгол бичиг мэддэг байсан учраас Монгол бичгийн багшаар энэ сургуульд анх бага ангийн багшийн хэрэгцээ их байсан учраас бага ангийн багшаар анх орж 1-р анги авч энэ сургуульд орсон. 79 дугаар сургуульд 1986 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 5-8 дугаар анги, 4-10 дугаар ангийг төгсгсөн. Би энэ сургуульд багшийн ажлыг хийгээд 20 дахь жилийн өөрийг үзэж байна. За энэ ажиллах хугацаанд нийтдээ би 3-10 дугаар ангийг, 5-8 дугаар ангийг төгсгсөн байна. Би 1990 онд 26-7 наснда энэ сургуульд найрамдлын оройны боловсролын хэлцээс томилтон ирж байсан. Залуу насны маань амжилт бүтээл, ад жаргал бүхэн энэ сургуультай холбоотой. Би энэ сургуульд хамт олноороо ажилдаа үнэлүүлэн, дүгнүүлж, урамшиж, баярж сэнгэж явсан. За энэ сургуулийнхаа багш ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх ажилд 18 жил ажилласан. Энэ хугацаанд болохоор багшаас ганцхан жил багшлал хичээл эрхлэгч гэсэн нэр хүндтэй албан тушаалыг хүлээж авсан. Энэ албан тушаалыг албыг хашихад бол миний тэр үед ажиллаж исэн Ахмад олон буурлууд үе үеийн багш нар за мөн удирдлагын багт ажиллаж исэн Баталцгийн багш маань, Ичийн орлоо багш маань, Дуурмаа багш маань их тусалцаа дэмжлэг үзүүлж өдий зэрэгт хүргэсэн гэж боддог. Миний сайн сайхан яваа өдий зэрэгтэй байгаа маань энэ хамт олонны хүч. Тэгээ энэ хамт олонтой үргэлжийн мөнхийн талархаж явдаг. Одоо намрын спиртgadгээ явуулахад багш ажилчид хүүхэд бүгд оролцдог байлаа. Бүгдийн насны ангиллаар одоо тэр спортын төрлөд оролдог. Өвөл одоо сургуулийнхаа эмчтэй яриад, сургуулийн захиргаатай яриад одоо эрүүл агарт энэ хойд ууланд одоо цанаар гуулгах нь гулгаад чаргаар гуулгах нь гулгаж хүүхэн гөөж одоо ингээд цасны баяр энэ төр хийж тэгдэг байлаа. Мөн одоо энэ уулаар хүүхдүүдийг гүйлгдэг, хариалгадаг тийм байсан. Биеийн тамирын гичээл дээр одоо гичээл ороод гичээл завсарлангууд хүүхэд болгонд нэг стакан байх уцаа өгч ноётой альчураар биеийг арчуулж ингээд чирэгжүүлэх арга хэмжээ авдаг. Нөгөө талаар бол яг хөхөр зэрэг биеийн тамирын гичээлд ордгоо хүүхдүүдийг сургуулийн эмчтэй ярилцаж энэ ямар дасгал хөдөлгөөн яах вэ гэдгийг бас ярилцдаг байлаа. Тэрний үчинд яг хөхөр зэрэг биеийн тамирын гичээлд ордгоо тэгээ өвчтэй анхтай гэсэн хүүхдүүд харин сүүлдээ бол биеийн тамирын гичээлд өөрснөө сайн дураараа оролцдог юм байсан юм аа. 79 дугаар дунд сургуулийн үлээвэр найрлал хөтөлбөрийг бий болгох гэж 1990 онд цэргээс халагдсан гутаа цэргийн ангиудаас нэг мууса
ойлон тушаах гэсэн гэдэг төмөр өдөө цуглуулж аваад нэг юм хөгжим бий болгосон. Өдөө хөгжмийн баг цастаа. Тэ боловаа ч бараг дунд цастаа шгүй юм байгаа. 17-8 багчтай. 1990 оноос ч яаж тэгээд манайх чинь жил болгон нэг үлээ хөгжмийн тэмцээн болдог байсан. Манай энэ сургуулиудын үлээ хөгжим. Тэгэхээр чи олон сургууль хөгжимтэй байсан юм уу? Манайх одоо нэг 6 удаа үлээ хөгжимчдийн тэмцээн төрүүлсэн байдгийг. Залуу багш нар, Ахмад багш нар яд хоорондоо үргэлжил ажил төрлөө ярилцсан. Ер нь манай хамт олон бол маш сайхан хамт олон. Би ер нь 1986-аас 95 он хүртэл үеийг бол сургуулийнхаа жинхэнэ алтан жинхэнэ алтан үе байсан гэж би боддог. Миний жинхэнэ багш болж боловсрож одоо чадвартай болоход бол маш их тусалж байсан хүмүүс яг энэ үед ажиллаж байсан. Энэ сургуулийн багш нар ажилчид хамт олон их сэтгэл нэгтэй, ажил хийхдээ бол сэтгэл нэгтэй, бие биендээ их тусламжтай тийм хүмүүс байсан. Одоо ч гэсэн тэр хэвээрээ уламжлал нь хэвээрээ хадгалагдж байна. За тэгээд бид нар бол залуу багш нар заалнаас ерөөсөө салдгүй. Миний одоо сэтгэлд хамгийн их үлдсэн, хамгийн сайхан одоо дурсамжтай зүйл маань энэ байдаг. Залуу багш нар ер нь Ахмад багш нар ч ордог байсан. 3 дахь өдөр болгон биеийн тамирынхаа зааланд тоглоно. Гэтэ бид нар хоолоор ундаагаар бооцоо тавьж хоорондоо маш их өрсөлдөж тоглож би волейбол гэдэг спортыг ерөөсөө сонирхдагчгүй, өөрөө тоглож чаддагчгүй тийм байсан. За ингээд зааланд тоглосоор волейбол сурч сүүлдээ сургуулийнхаа эмэгтэйчүүдийн шигшээ огт тоглодог болж баг талыг дааж тоглодог бас их мундаг болсон байгаа үстэй. За багийн сургуульд багшаар шалтгаалдаг гэж хүн болгон мэддэг. Ер нь хүүхдүүдийн сургуульд нь бол багаасаа эхлээ суурин тавигддаг. Багийн багш юм бол хөдөлмөр бол үнэлшгүй агуу билээ. 79 дугаар сургуулийг 1996 онд төгссөн одоо юм сурч байгаа юм. Тэгээд 2 дугаар ангиас 79 дугаар сургуульд одоо шилжиж очиад 10 дугаар ангийг одоо төгслөө энэ сайхан сургуульд бас суралцаж төгссөн. Тэгээд ажил амьдралын гараа ер нь бас энэ цагаан толгойн өсгөд одоо ерөнхий боловсрол гэж одоо хүний ажил амьдралд бол ер нь эзэмшсэн байх энэ анхны мэдээлтгүүнүүдийг одоо олгож ерөнхий боловсролыг эзэмшүүлсэн энэ сургуулийнхаа одоо багш нарт хичээл зааж орж ирсэн бүх багш нартаа за тэр үед ажиллаж байсан бас ажилтан багш захирал удирдлагуудад бүгдэнд нь бас талархаж байгаа бас юм илэрхийлж хэлье. Энэ сургуулийн маань 40 жилийн болж байгаа. За энэ арга хэмжээнд болохоор багш нартайгаа, бусад багш нартайгаа болон сурагчтайгаа хамтран оролцож одоо маш амархан бусадтайгаа танилцаж ингээд нэг хамт олон болж чадчихээн. Манай хамт олон ч ихсэн маш ээлдэг зүйл нь найрцгаар хүлээж авлаа. Маш сайхан байна. Тэгээ ер нь бол ингээд хүүхэд шүүгсэн номын өргөөнд ингээд багш хэмээх эрхэм нэрийг аваад ирээд багшаар ажиллана гэдэг бол маш сайхан ажил байдаг юм байна. За сурагчтайгаа хичээл номонд нь сайн болох гэж арийнхаа өрөөнд одоо оруулж зарим үед төвжиж зарим үед чадахгүй мэдэхгүй байгаа зүйлийг зааж өгч за ингэж нэлээд их шахалт тайгаар тийм одоо сургадаг байсан. Тэр үед чинь бол би багш нарыг боддtiin одоотой харьцуулахад яг одоо жинхэнэ хүүхдийг хүнийг гидсэн сэтгэлтэй багш нар маань тийм сэтгэлтэй одоо одоотой харьцуулахад л да манайд бодогддог нь бурууч хийж магадгүй. Яг биднээсээ чинь төлөө одоо бүр ингээд зарим нэг багш маань гэртээ авчираад орой өдөр хүртэл суулгаад хичээл заадаг байсан. Бас одоо би гинц санахад алтан цэцэг багш байсан, газар зүй ордог байсан. Алтан цэцэг багш маань бүр биднээсээ олимпиад ороохын тулд гэртээ авчираад тоол зундлаад өглөөнөөс орой бид нарт юм зааж өгдөг. Одоо багш хүний гэдэг тэр үеийн гэлтгүүм даа. Багш хүний яг ингээд бүр ингээд сурагчаа гэсэн нэг одоо бүтээгдэхүүн гаргахын төлөө хичээж ажилладаг шиг одоо сурагчийг хүнийг гэсэн бүр үнэн сэтгэлтэй байсан юм болоо гэж би бол одоо харьцуулж боддоо шүү дээ. Бидний үед яг зах зээлийн нийгэм бас боловсролын системийн шинжилэлт өөрчлөлтөөс болсон уу яасан. Бид нар анх 1-р ангид 6 бүлэг байсан бол 8-р ангид төгсөхдөө 3 бүлэг, 10-р ангид төгсөхдөө 1 бүлэг болж ингэж багасж гэж ихэнх маань ингэж
яг үндсэн сургууль болох 79 дугаар сургуулаа төгсөж чадаагүй. Гэхдээ энэ үеийн бид нар бүгд хоорондоо юм холбоотой. Энэ сургуулийн анхны 10 дугаар ангийг би дааж 1995 онд төгсгөөд миний анхны 10 дугаар анги алгаж сурч исэн. Тэр үед бол анги алгасан сургууль гэж байгаагүй учраас тэр програмыг боловсруулахад одоо Чимэдэрж багш, Дуурмаа багш хоёр одоо програмыг боловсруулад одоо ингэж анхны 10 дугаар ангийг төгсгөж исэн юм аа. Бараг 30-аад жил энэ сургуульд ажиллаж байна. За энэ хугацаанд бол 5 анги төгсгсөн. За 5 анги маань 2-3 удаа сургуулийн тэргүүний анги болж исэн 5-уулаа би энийг өөрийг бахархдаг. За энэ дунд маань даажсан ангиуд дунд маань математикийн гүнзгий нэг ангийг би сургуулийн түүхэнд байхгүй. Математикийн мэргэжлийн бус багш математикийн гүнзгий ангийг дааж төгсгөжсэн ийм бас сони юм байдаг. Юу ангиа би 10 жил нэгээс нэхлээд 10 жил авч төгсгсөн өөрөө их онцлогтой юм аа. За ингээд энэ 10 жилийг нэг ангийг 10 жил аавна гэдэг үл энэ манай сургуулийн хэмжээнд төдийгүй нийслэл дүүргийн хэмжээнд байгаагүй ийм том сонин онцлогтой юм аа. Хамгийн анхны 1994 онд сургууль байгуулагдсан 20 жилийн болоход манай үлээр хөгжмийн хүүхдүүд ийм хувцастай ийм 20-д 18 хүүхдийн хамгийн анхны үлээр хөгжмийн амтлаг энэ. Энэ өөрөлд одоо 20 жилийн өмнө авсан зураг. Хөлжсэн зураг. Би ч одоо энэ сургуулийн 20 жилийн концертыг үлээ, 30 жилийн концертыг үлээ, 35 жилийн концертыг үлээ, одоо 40 жилийн ингээд үндсэндээ 4 концертыг одоо бэлдсэн, оролцсон ийм л үнэтэй. За манай сурагчид бол одоо их сургуулийнхаа гаднах орчинг болоод анги танхим бол нэлээд их сайн одоо тохижуулдаг байсан. За энэ сургуулийн гадна талын одоо цагаан чулуунуудаар бол өрсөн тэр цагаан чулуунуудыг өрж тавьсан энэ хэсгийг бол одоо манай ангийнхан одоо хийж ирсэн. Тэгээд энэ маань одоо бараг 20 гаруй жил шахуу байж байгаа одоо 2-3 жилийн өмнө энэ хөл өмгийн талбайг ашиглалтанд ороход бол энийг авсан байгаа. За мөн одоо энэ хороо 20 мөн одоо улаан загалмай нийгмийн ажлуудыг бол хичээлийнхаа гадуур маш их гүйцэтгэдэг байсан. Сурагчдад одоо тэр амьдрах арга ухаанд одоо сурахад бол маш их ач холбогдолтой байсан юм болов уу гэж одоо сүүлийн үед бодож дүгнэдэг. Өнөөдөр манай сургуульд 170 гаруй одоо үйлдвэрчний нэвлийн гишүүд дэмжигчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний үйл ажиллагааны гол зорилго бол багш нарын хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон хууль эрх зүйн актуудад анхааран ажилладаг. За өөрөөр ажлаа бол жилээр төлөвлөж хийсэн ажлынхаа үр дүнд жилд сургуулийн хамт олонны үйлдвэрчний нэвлийн гишүүдтэй тайлагнадаг багш нарын эрх ашигыг хамгаалсан сайн дурын байгууллага байлаа. Швейцарын хөгжлийн агентлаг, байгаль орчны консорциум, байгаль орчны яамтай хамтран ажиллаж эко сургууль болох зорилт тавьж ажилласны үр дүнд 2009 оноос 2014 оны хооронд бид олон улсын эко сургууль болсон юм аа. Байгаль хэлээд олон улсын сургуулийн ертөнцийн клуб хатсан мөнх сая миний би одоогоор 3 дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын эко сургуулиудад жижигт хүрэхийн тулд олон хийсэн ажлуудаараа шалгарч эко сургуулийн батламж гэрчлэгийг авсан цөөхөн сургуулиудын нэг болсондоо баяртай байдаг юм аа. Бидний ирээдүйн зорилго бол эко сургуулийн ногоон түгээг авахын тулд олон ажлыг зохион байгуулж сурагчдынхаа нэгдүгээр оролцоог дээшлүүлэхийн тулд чанар хичээх болно. Манай 10 жилийг төгссөн ангийнхан маань хамт олон маань сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцаад ер нь нийгэмд баян зэрэгтэй өргөх тул манай 79 дугаар сургууль шиг ийм сайхан сургууль, нэр хүндтэй сургууль одоо байхгүй болсон байх шүү. Сургууль маань их сайхан хөгжижээ. Багш ажилчид маань бол их сайхан зүйлүүдийг хийж бүтээсэн байна гэдгийг бас ярьж хөрч байхыг бас дуулж байхад бол миний бие баяртай хүлээж авсан. Яагаад гэвэл би өөрөө энэ сургуулийг төгссөн одоо сурагч байгаа. За нөгөө талаар миний ээж бол бас энэ сургуульд одоо олон жил одоо багшилсан ардын боловсролын салбарт сургууль хөгжүүлэгч. Одоо Монгол хэл уран зохиолын багшаар 34 жил ажилласан ийм одоо
Монгол уран зохиолын багш Батармын Дулмаа гэж одоо ийм ахмад багш байсан. За олон жил хүүхдүүдтэйгээ ажиллаж байхад нэг л сайхан зүйлийг олж харсан. Энэ нь бас манай энэ Баянзүрх дүүргийн 9-17 дугаар хорооны нийт сурагчдын маань дунд байж байгаа бас нэг сайхан зан чанар юм уу гэсэн нэг зүйл харагддгийг. Тэр нь юу юм бэ гэхээр багш хүн бол ер нь өөрөө их сонирхууштай, өөрөө их судлаач баймаар юм шиг санагддаг. За манай шавнырын маань ерөнхий нийтлэг дүр төрх нь их сайхан сэтгэлтэй, маш их хөдөлмөрч, ажилсаг, эвтэй нартай, ямар нэгэн ажлыг зохион байгуулахад бүгдээр гар нийлэн оролцдог байсан нь их олон сайхан амжилтуудыг авчирхад нөлөөсөн болооч гэж бодож байдаг. За сурлагын өндөр амжилт үзүүлсэн маш олон хүүхдээдэг ерөнхий шалгалт дээр 800 оноо үзүүлж шилдэг топ 10 сурагч гэсэн одоо номонд хүртэл бичигдсэн сурагч олон байдаг. Жишээлбэл одоо Пүрэнмаа, Эрдэнэ Заяа, Бүжин Сам, Мөнхөс гэх мэт сурагчдыг нэлэхэд маа таатай байна. За манай сургуулийг бол ерөнхийдөө одоо Монголын олон сургуулийнхын мэддэг болсон спортлог сургууль байдаг. Түүнээс гадна мөн олон хүүхдүүд маань авьяаслаг байдаг. Авьяаслаг байдаг гэдгийг нь бид нар олон зүйл дээр нэг харж судалж мэдчихсэн учраас энэ сайхан сэтгэлтэй, энэ сайхан хамтаж, энэ сайхан ажилсаг байсан олон үе үеийн шавнараараа байнга бахархаж байдаг. Энэ хүүхдүүдийн маань ажил үйлс нь их сайхан явж байгаад нь багш нарын хувьд ч гэсэн маш их өөдрөг, их сайхан одоо баяр сэтгэлтэй байдаг учраас сургуулийнхаа 40 жилийг өгсөн маш их олон ажилтж гисэн манай энэ үе үеийн төгсөгч нар их сайхан тусаллаа. Одоо материалыг болон эдийн засгийн байдлаар нь тусалж байгаа байдлыг нь хараад үзэгдэж гисэн улам одоо их цаашаа эх орныхоо бүтээн байгуулалтанд мөн их одоо амжилт гаргана гэдэгт багш хүний хувьд итгэж явдаг юм аа. Мөн 40 жилийн энэ хойн хүрээнд 1995 оны төгсөгч Бадрах багштай анхны төгсөгчд маань Бадрах багшийнхаа нэрмжид залгамж халаа тэмцээнийг сургууль дээр амжилттай зохион байгууллаа. 2001 оны төгсөгчд маань Хэрэмхэн нэртэй математикийн олимпиадыг мөн амжилттай зохион байгууллаа. 2007 оны төгсөгчд маань сургуулийн гадна орчныг тогтцуулж өглөө тус сургууль маань нийтдээ 5 кабинет шинээр байгууллаа. Мөн энэ 40 жилийн он хүрээнд нийт багш сургууль хүмүүжүүлэгчид ажилтан ажилчид маань сургуулийнхаа хэмжээнд 40 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэж байна. 1989 онд төгссөн анхны төгсөгчд маань багшийнхаа нэрмжит комитетийг байгуулж үлдээсэн нь бол түүхэнд их ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. За мөн манай ангийн хувьд бол хамгийн дурсамжтай юм юу гэдэг вэ гэхээр бид бол одоо Саксон бөмбөгийн анхны одоо 3 жил дараалж сургуулийн аврах болсон баг байдаг. За шилжээ явах цомыг бол үүр татгалах эрхийг авч ийсэн. За бидний дээд үед бол маш их Саксон бөмбөгийн өрсөлдөөнтэй ах эгч нар байсан. Энэ ах эгч нарын одоо тухайн үед ягаад ч бидний аз ивэсэн баг. Тэгээд тэднийг хожоод сургуулийнхаа аврах болж ийсэнд бол одоо ч бид бүхэн их баяртай байдаг юм аа. Ер нь тэгээд одоо энэ сургуулийг магтааж яриад байх юм бол их л юм ярмаар байна. Одоо тэгээд одоо миний шавнар өчнөө одоо гавьяатууд байж, спортын масрууд байж тэр бүгдийг одоо дурсаад ингээд санаад яриад байх юм бол одоо нэлээд их түүх ярмаар байна л да. Энэ сургууль маань Дэлхийн Олимпиад нэрээ дуурсгасан алдартай тамирчид төрүүлсэн нэрээ Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын дундаас одоо ер нь онцлог сургууль байгаа юм. Тухайлбал 2001 оны төгсөгч 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт боксчин Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Бадрууган, 2012 оны Лондонгийн Олимпийн мөнгөн медальт, 2009 оны Дэлхийн аварга шалгуулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Төгс цогт, 2001 оны төгсөгч Дэлхийн кураашгийн аварга, Азийн тоглолтын аварга, Азийн цомын аварга, Дэлхийн цомын аварга, давааним 2014 онд Сингапур улсад болсон
сонирхогчдын дэлхийн аварга шалруулах тэмцээний 1-р байрын шагналт буюу дэлхийн аварга Г Мөнх баяр олон улсын хэмжээний мастер, дэлхийн шатрын холбооны мастер, мөн 2012 онд болсон дэлхийн аварга шалруулах чөлөөтөхийн тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Цэрэн Чимэд зэрэг алдартай цуута дэлхийн бөмбөрцөгт Монголынхаа нэрийг дуусгасан алдартай тамирчид энэ сургуулиас төрөн гарсан байдаг юм аа. За сургуулийн 40 жилийн баярыг тохиолдуулан зураг зүй технологийн секцийн хамтарнаас мэдчилгээ өргөж байна. Манай хамталан бол одоо 8000 хүний бүрэлдэхүүнтэй. Манай хамталан бол одоо сэтгэл нийлсэн. Бүгдээр одоо ажилласаг хамталан сая одоо 40 жилийн одоо бүх одоо урлагийн тоглолтын хувцсыг хамталнаараа аяж одоо хамталан ард түмэнд одоо бас авиацаар харуулсан цайхан хамталан байгаа гэдгийг илэрхийлж илээ. Хим биологийн секцийн хамт олноо товчхон танилцуулъя. Улс хотын хошоо аварга, ингээдэг бол нансламаа, үйлэн дуран үйлдвэрчний хорон дарга, оюун, урлаг спортыг ямагт тослуулагч, ундрмаа, усаар ажиллаж байгаль нуурыг зорьсон тунгалаг шижгэнсэн залуу уран бэлэг Бадам Цэрэн Саран Туя секцийн ахлагчаар насан туршид би ажилладаг юм аа. Анхны олимпийн аваргын хүүхэд нас алдрайхан дүрээрээ мишээж яадаг. Алтан нийслэлийн минь зүүн жигүүртэйдэг. 79-р дунд сургууль минь 40 нас хүрлээ. Хүн бүхний хувьд дунд сургууль гэдэг хүн болохын ухааны дээд сургууль болтугай. Хүүхдийн гинэн мөрөөдөл хүсэлвэлийн цагт хүчирхэг Монгол бай гэвэл дунд сургууль багшраа дээлсвэ. Багш хормоо өдгөөс нь адис аммаар хүмүүн бурхан. Багш хоёр үгнээс нь 10 эрдэм цацардаг гүн ухаан. Багш хорвоо гүйгүүлэхээр тэнгэрт мандсан өглөө наран. Багш хойчийн төлөө ирээдүгээс ирсэн номон илчээн. Хүний амьдралын баялаг болсон эрдмийг түгээгч эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчд хүүхэд насныг гэгэн дурсамжаа хамтдаа бүтээсэн үе үеийн төгсөгчд хүнжил бүхнийг бидэндээ өгсөн ажилтан албан хаагчд эрдмийн дагшин өргөөндөө тохоо нийлүүлэн шамдан суралцж буй шав нартай далай баян намтар түүхтэй 79-р сургуулийн минь 40 насны сүүдэр тохиож буй дурсамжид дуртгал дүүрэн 40 жилийн ам баярын мэндийг хүргэж эрүүл аз жаргал амжилт бүтээлийн дэдийг хүсэн өрөөж мэдчлээ. 30 жилээр сургуулийн тухай дуу хийж сахиуллаа. Манай сургуулийн төсөлд дуутай болмоор байна гэдэг. Тэгээд алдэс минь сургуультай дагийн идэм. Иргоо. Ингээд 79-өр оголсон бүх сургуулийн одоо ажилчид багш нар за нийт шав нартай нийт үйлдвэрчний нэвлийн гишүүд дэмжигчтэй одоо суралцж байгаа дүү нартай эцэгчүүдтэй багш нартай хүүхдүүд та нартай үе үеийн төгсөгч нартай төлөв сургуулийнхаа 40 жилийн баярын мэндийг хүргэж амьдралд наалж хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё.